Тэгээд гитар хөгжмийг одоо 7 дугаар ангиас анх сурсан. Тэгээд өөрийнхөө сонирхлоор сурсан. Тэгээд бас захлагаа хөгжим бас тоглож 4 жил тоглож ирсэн. Тэгээд соёл гитар гослол гитар тоглодог байсан. Тэгээд тэр үед чинь социализм үе байлаа. Тэг дотор ихтэй байлаа. Тэгээд нэг чахраа юм педал гэдэг штеп. Тийм педалыг жоохон хэрэглээл тоглохоор багш ч одоо амар жаргал ороог тоглох чинь одоо зам нь өөрчлөгдчихнэ гээд тийм дургуцаад байдаг гэсэн. Тэгээд багасаа л нуцсан хөгжмөр дагнсан. Тэгээд ятг, хууч, шанц гэд бариул ингээ ямар ч хэсэндээ оруулж чадна. Тий. Одоо энэ таны хавар болох тоглолтод та өөрөө их их дуунуудад дуулна шүү дээ, тий. Тэгээд яг ямар хөгжмөнтэй хослож дуулах уу? Энэ талаар ер нь төлөвлөсөн юм байгаа юу? Одоо энэ CD-нд орсон дуунууд бол яг энэ Араншок барина. Тийм тэгээд CD-нд ороогүй бас өшөө олон сайхан уран бүтээл байгаа. Тэр дуунуудаа бас хөгжимчд авч хардаа үндэсний хөгжим ч юм уу тийм холимог хөгжимтэй тоглоно гэж бодож байгаа. Тийм тэгээд манай бусад уран бүтээлчд маань бас өөрсдөө хөгжмөө сонгох хаа гэж бодож байна. Уран бүтээлч хүний хувьд яг энэ урсгалын хөгжмөөс гадна тий өөрийнхөө одоо зохиодог энэ төрлийн хөгжмөөс гадна ямар төрөл жанрын ер нь хөгжим сонсдог вэ та? Гадны ч юм уу? Надаа яг Монголынхаа үндэсний хөгжмийг бас би сонсох дуртай л да. Тэгээ сайхан морин хоор яачин одоо морин хоорын аялгаанууд одоо хийлийн аялгаанууд сонсох дуртай. Тийм тэгээд манай яндаг хийлж дэнтэгийн тоглодог. Тэгээд тоглохдоо энэ Монгол аяцуудыг сайхан өөрийнхөө арга барилд орол тоглож байгаад маш их сонирхож сонсдог. 90-ад онд баригадаар аялан тоглолтоор явж байхад бас залуухан ч гэсэн тий тухайн үед одоо эд уран бүтээлийн одоо эрчимтэй үе байсан шүү дээ. Баригадаар явж байхад өдөө орон нутгийн үзэгч фэнүүднүүд мэдээж халуун дотно хүлээж авч байсан баг. Баригадаар явхад их дурсамжтай байдаг л да. Маш олон бүрэлдэхүүн тий баригад гэтэл ингээл уран бүтээлийн тоглолт хийдэг шүү дээ. Тухайн үед болж байсаас түүхэн үе байвал дурсаж ярил. Тийм тэгээд би анх 94 онд баригад явхад өөрөөс баригад явахын очроо олдгүй байсан. Тэгээд тэр үед чинь CD хавар тэгээд бараг энэ панограмууд чинь кассетэн дээр явдаг байсан. Тэгээд цөөхөн дууны Америк явахтаа хэрэгжилсэн 4-5 дууны панограмтай. Тэгээд бүтэн цаг 30 минутын тоглолтыг манай дуучин бүдэрэгч маань нэг гитартай гээд 2 гитартай цаг 30 минутын тоглолтыг нэг 4 дуунал панограмтай тэгээд бусдаа гитартай цаг 30 минут тоглож исэн. Тэгээд одоо тахад хэцүү юм шиг тэгээд хүмүүс яаж хүлээж авч ирсэн бол тэгээд тэр үед үзэгчд маань бол хамтдаа дуулсаар агаал ямар ч байсан сэтгэл өндөр гарч ирсэн. Тэгээд одоо тахад бол төсөөлөхөд бас хэцүү санагдаж байгаа. Тийм одоо бол техникийн дэвшил өндөр болсон байна. Тэгээд эргээд хүмүүс бас амьд хөгжмөө илүү сонсдог, сонирхдог болсон үе эхэлж байна. Тэгэхээр бас өөрөө ардаа хөгжмөнтэй дуулах сонирхолтой. Тэгээд Баян монголчуулах хамтарч тоглож исэн. Тэгээд олон нөгөө бүрээ үлээвэр хөгжмүүд нь яг ард ингээд хөгжмөө тоглоход бас нөгөө яг хаанааг нь мэдэхгүй тийм үеэсэн болохоор жичих тохиолдлоос гардаг гэсэн. Тийм нөгөө урагшаа микрофоноор орохоос гадна яг ард нөгөө дуурдаг юм билээ. Тэгээд яг бусад юунууд нь хөгжмүүд нь пультээр орцдог учраас тийм бүрээнүүднээс нь жачиж исэн. Тийм тэгээд олон зүйл тохиолдчихсон. За тэгээд амралтын өдрөөс биднийг урилгын хүлээн авч үзэгчтэйгээ уран бүтээлийн тий халуун дотны яриа өрнөсөн танд маш их баярлалаа. Ямар ч гэсэн энэ хавар амар жаргалагчийн сэтгэлд нугдсан харц гэдэг уран бүтээлийн одоо тоглолт болох нэ гэдэг мэдээллийг одоо манай үзэгчд маань авлаа. Тэгэхээр тэр цаг мөчийг бас хүлээх үлдэж явах шиг байна үзэгчдийн хувьд тий. Тэгээд их ихтэй бас амралтын өдрийг та яаж өнгөрөөдөг вэ? Яг биднийг үзээс үж байгаа үзэгчдийн хандаад бас нэвтрүүлгийнхаа төгсгөлттэй сайхан ерөөл хайрлахгүй юу? За ерөөл хайрлах гэхээр мэдхгүй. Тэгэхээр одоо яг энэ нэг 7 хоног сүүлийн 7 нэг 10 хоногийн туршид хүмүүсийн сэтгэл санаа дэглэсэн тийм ээ нийгмийн уур амьсгал бухимдсан ийм үеэр танаа нэвтрүүлгээр орж ийн. Тэгэхээр би ард түмнийгээ одоо энэ бухимдлыг миний сайхан уянгийн дунаадаар
төр ч гэсэн тайлж чадсан байхаа гэж найдаж байна. Тэгээд өөрийнхөө дуунуудыг сонсох дуртай нийт ард түмэндээ одоо бүх зүйлийг одоо гэгээлгээр төсөөлж байгаараа. Тэгээд тэр төсөөлсөн гоё зүйлүүд чинь тэгээд дандаа бүтэж байх болно л гэсэн сайхан сэтгэлээ хэлмээр байна. Тэгэхээр сэтгэлд нуугдсан харц гэдэг таны энэ CD одоо яг хаавар зарагдаж байгаа вэ? Сэтгэл нуугдсан харц цамгаа хөдөлтөнд гаргаад нэг сар гаруй болж байна. Тэгээд хайпа оранжийн бүх салбаруудаар тавигдсан байгаа. Тэгээд тэрнээс гадна UBS CD shop бас миний цамаг зарагдаж байгаа. Тэгээд энэ төр номын дэлгүүрээр цамаг маань хөдөлгдөж байгаа. Мөн одоо Хөхнөрөө төв дээр бас нэг CD shop нэгдсэн мөлий. Тэнд бас цамгаа тавьсан байгаа. Тэгээд бас уцаар холбогдоод хамт олноороо захиалга өгвөл бас бид нэр хөргөж өгч байгаа. За тэгвэл амар жаргалагчийн бас дууг сонсох дуртай үзэгчд маань дээр дурдсан газруудаас сэтгэлд нуугдсан харц гэдэг энэ шинэхэн цомгийг бас худалдан авах боломжтой юм байна гэдгийг дуулгая. За ингээд танд маш их баярлалаа. Тэгээд ирэх хавар уран бүтээлээр тоглолтоор эргээд уулзъя. Бидний урлагийн хүлээн авсанд маш их баярлалаа. За ингээд өнөөдрийн сайхан студидтэй явж миний уран бүтээлийг ард түмэнд маань хүргэж ард түмэнд маань уран бүтээлээр маань уулзсан ТV-ийн хамт олондоо мөн сэтгүүлч урнаадаа чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье. Тэгээ та бүхний ажил өргөлж өдрөг амьдралч нь өргөлж гэрэл гэгээтэй байх болтгой гэдэг тэгээд шинэхэн гарсан цомгоо засгал болгоё. За маш их баярлалаа. Уран бүтээлчийн гараас өөрийнх нь уран бүтээлийг гардаж авна гэдэг бол одоо юу тач зөвлөшгүй үнэт бэлэг байдаг. Маш их баярлалаа танд. Ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд ард түмнийхээ хайрлагдаж чадсан, ардын дуршгэ аялагдаж одоо тоглолт хийх болгонд маань тахилтын үзэгчд маань дуулдаг одоо амин нүдэн дугаараа энэ хөө нэвтрүүлгээ өндөрлөё гэж бодож байна. Аллагын үдэн амьдрал харсан амин нүх